Сайн байцгаана үзэгчдээ парламент телевизийн дэлхийн тайм хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Та бүхэндээ дэлхийн тайм хөтөлбөрөөр өнгөрч байгаа тухайн 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таймлан танилцуулдаг. За энэ 7 хоногийн таймын эхэнд Аз тивд болсон хоёр голлох үйл явдлыг хүргэх гэж байна. За эхнийх нь Япон улсын эрх баригч либерал арчилсан намын шинэ дарга сонгогдсон. Тус намын шинэ дарга Япон улсын ерөнхий сайд болсноор бас түүхэнд нэрээ үлдээх ийм үйл явдал болоод байгааг бид онцолж байгаа юм байна. За тэгэхээр энэ 7 хоногт эрх баригч либерал арчилсан нам парламентд цөөнхийн судалтай Японы инновацийн нам хэмээх жижиг намтай эвслийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрснээ бол даваагаар зарласан. За ингэснээр эрх баригч намын даргаар сонгогдсон Санае Такаичи үргэлжлээд тус улсын ерөнхий сайд болох энэ зам нь бол тавигдсан байгаа. За мөн дээрээс нь хэрвээ тэрээр ерөнхий сайд болвол Япон улсын түүхэнд хаахны эмэгтэй ерөнхий сайд болох юм боломж нь бол 7 хоногийн ихэр бүрдсэн юм а. За хоёр намын хувьд бол дотоодын эдийн засаг, төсөв, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, эрчим хүч гэх зэрэг бодлогын чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Хоёр намын дарга нар даваа гарагийн орой Токио хотноо уулзаж нийтдээ 7 хуудас бүхий эвслийн засгийн газрын бодлогын гэрээнд гарын үсэг зурсан байна. За энэ үеэр либерал арчилсан намын шинэ дарга Санае Такаичи эдийн засаг, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал гэдэг альва бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн доктортой байдал хамгийн чухал гэдгийг бол онцолсон. За улмаар дотоодын эдийн засгийг хүчрхэгжүүлж Япон улсыг урагшлуулахын төлөө бид тууштай ажиллах болно гэдгийг мэдгдсэн бол эвслийн засгийн газарт хамтрахаар болсон инновацийн намын дарга Осака мужийн захирагч Хирофуми Йошимура хэлэхдээ бид Япон улсыг дэвжин дээшлүүлэх ижил зорилготой гэдгийг мэдгдсэн юм а. За хоёр нам мөн хятад улсын талаар хатуу бодлого баримтлах, цагаачлалыг хязгаарлах тал дээр санал нэгдсэн. За тэгвэл мягмар гарагт Японы парламентд шинэ ерөнхий сайдыг сонгох санал хураалт явагдсан байгаа. За энэхүү санал хураалтын үр дүнд либерал арчилсан намын шинэ дарга Санае Такаичи Япон улсын ерөнхий сайдаар бол томилогдсон. За ингээд Япон улс түүхэнд анх удаага эмэгтэй ерөнхий сайдтай болсон ийм тус улсын түүхэнд бол бичигдэх бас юм томоохон үйл явдал болсон юм а. За өдгөө 64 настай Санае Такаичи консерватив үнсэрхэг үзэлтэй юм улс төрчим. Тэрээр парламентын доод дахимд 237 саналыг авч олонхын санал хураалтаар ялт байгуулсан. За тэгээд тэрээр мягмар гарагийн оройн Японы эзэн хаан Нарухито түүнийг албан ёсоор ерөнхий сайдаар томилсны дараагаар бол үүрэгт ажилдаа орсон. За ингээд тэрээр ерөнхий сайдын өөр анхны хэвлэлийн хурлаа хийж анх удаага ард түмэндээ хандан үг хэлсэн юм а. За Санае Такаичи өөрийн энэхүү анхны ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ дотоодын эдийн засагт онцгой анхаарал хандуулж сөргөчний намуудтай хамтран ажиллах нэм тэргүүний зорилтуудаа бол онцолсон байгаа. За дээрэс нь гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын бодлогоор дамжуулан улсынхаа ашиг сонирхлыг хамгаална гэдэг мэдгдсэн юм а. Түүнчлэн хэрвээ ихтгэл үнэмшил нийцэж байвал сөргөчний намуудтай ч өргөжлүүлэн хамтран ажиллахад бол бэлэн намуудтай бас хамтран ажиллахаа уриалсан. За тэгээд үнийн өсөлтөд тэмцэх, нийгмийн хамгааллын системийг шинжлэх, үндсэн хуулийг өөрчлөх зэрэг бодлогуудыг хэрэгжүүлэх болно гэдгээ бол мэдгдсэн. За эрх баригч либерал арчилсан намыг удирдах байгаа тэрээр Японы инновацийн намтай хамтарсан эвслийн засгийн газрыг бол энэхүү байгууллаа. Такаичигийн засгийн газрын нэн тэргүүний зорилт бол үнийн өсөлтийг бууруулах явдал гэдгийг бол тэрээр онцолсон юм а. За мөн дээрээс нь эх 7 хоногт Азийн улс орнуудаар ажиллах гэж байгаа. За энэ хүрээнд Япон улсад ажиллахаар төлөвлөд байгаа Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж Япон-Америкийн харилцааг улам бэхжүүлж санал бодлого илэн далангуй солилцох замаар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй итгэлцлийн гүнзгий харилцаа тогтооно гэж найдаж байгаа илэрхийлсэн. За Япон-Америк нэгдсэн улсын энэ эвслийн харилцаа бол манай улсын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын тулгын жил юм а гэдэг тэрээр онцлсан юм а. За түрүү хэлсэн хамгийн ихний нэн тэргүүний зорилт бол үнийн өсөлтийг бууруулах амлалт байгаа. За энэ дотроо бол шатхууны татварыг төр хугацаагаар яаралтай цуцлах ийм бодлогыг бол хэрэгжүүлнэ гэдэг мөн тэрээр хэлсэн юм а. За ингээд Япон улс түүхэнд анх удаага эмэгтэй ерөнхий сайдтай болоод байна. За түүний талаар бас олон улсын хэвлэлүүдэд бага залуу насных нь түүхийг бас дурдсан байгаа. Тэрээр мотоцикл ундаг, за бөмбөр тоглодог, за хүнд металл, heavy металл хамтлах тоглодог бас ийм хүн байсан юм байна. За тэгээд Английн төмөр хатагтай гэдэг нэрээр алдартай.
одоо ерөнхий сайд Маргарет Тэтчерийг бол одоо бас ингэж биширч түүнийг одоо түүнээс үлгэр дуурайл авдаг ийм эмэгтэй улс төрч Япон улсын шинэ ерөнхий сайдаар тодорлоо. За тэгвэл Азийн одоо өөр улсад болсон нэг онцлог үйл явдал бол энэ 7 хоногийн даваа гарагаас пүрэв гарагийн хооронд Бүгд найрамдагтад ард улсын одоо эрх баригч намын Хятадын коммунист нам одоо чуулж дараагийн 5 жилийн төлөвлөгөөгөө хэлэлцсэн энэ хурал чуулганы үйл явдлыг бид онцолж байна. За энэ 7 хоногийн даваа гарагт Бээжин хотноо Хятадын коммунист намын 20 дахь удаагийн сонгуулийн төв орооны 4-р бүгд турал тус улсын дараагийн 5 жилийн төлөвлөгөөг бол хэлэлцлээ. За 4 өдрийн турш буюу даваас пүрэв гарагийн хооронд хуралдсан энэхүү хурлын үеэр бол Хятадын удирдлагууд 2026-аас 2030 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн гол чиглэлүүдийг тодорхойлох 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг хэлэлцсэн. За энэ хурал чуулган бол хаалттай байдлаар явагдсан байна. За бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпинг хуралд ажлын тайлангаа тавьж мөн хуралд оролцогчид нарт одоо дараагийн 5 жилийн төлөвлөгөөний төслийг товч танилцуулсан талаар Хятадын Синхуа агентлаг мэдээлсэн. За 2035 он гэхэд бол бүгд найрамдах Хятад ард улс социалист шинжилгээг одоо үндсэндээ биелүүлж дуусгах одоо энэ томоохон зорилтод хүрэхэд бол ердөө 10 жил үлдэж байгаа учраас ойрын 5 жилд хэрэгжүүлэх энэхүү 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөө бол маш чухал ач холбогдолтой гэдгийг бол их сурвалжууд мэдээлж байсан юм а. За энэ удаагийн хурлын хөтөлбөр бол нэлээд шахуу явагдсан байгаа. 4 өдрийн дотор хуралд оролцогч нар Хятадын коммунист намын төв орооны улс төрийн төвчрийн ажлын тайлан сонсож, за улс орны хөгжлийн 15 дахь одоо 5 жилийн төлөвлөгөөний төслийг бол энэхүү хэлэлцэж дуусаад байна. За ингээд энэ удаагийн хурлаас гарсан одоо шинэ төлөвлөгөөний төслийг цаашдаа одоо олон нийтэд танилцуулах болно. За ингээд явсаар одоо эцсийн байдлаарх 5 жилийн төлөвлөгөөг дараа жилийн 2026 оны 3 дугаар сард Хятадын хууль тогтоох байгууллага буюу бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлаар хэлэлцүүлэн бол баталсны дараагаар уг 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэх юм аа. За бүгд найрамдагтад ард улсын тухайд гэвэл одоо 1950-ад оны үед анхны 5 жилийн төлөвлөгөөгөө бол хэрэгжүүлж байсан. За тэгээ өнгөрсөн хугацаанд нийтдээ 14 удаа ийм эдийн засаг нийгмийн одоо энэ хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөг одоо хэрэгжүүлсэн ирсэн 5 жилээр одоо энэ улс хөгжлөө ингэж төлөвлөж явдаг. За ингээд 14 удаа ийм 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж бол ирсэн түүхтэй. За дэлхийн тайван хөтөлбөр үргэлжилж байна. Бидний дараагийн онцолж байгаа үйл явдал бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны энэ 7 хоногт гаргасан хэд хэдэн шийдвэрүүдийг танилцуулах гэж байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт одоо Трамп Израиль Хамасын хооронд гал зогсоох томоохон энхийн хэлцээрийг байгуулж үндсэндээ одоо энэ тал дээр ажиллаж байсан одоо өөрийн засаг захиргааны ажлыг бол үндсэндээ өндөрлүүлсэн гэж хэлж болно. За ингээд үүний дараагаар одоо дараагийн хамгийн одоо түүний хувьд бол толгойн өвчин болсон хэрэгжүүлэхэд бол нэлээд ийм хүндрэлтэй байгаа асуудал руу бол бас эргээ харах шаардлагатай болсон. Энэ бол Орос Украины дайн байна. За тэгэд яг энэхүү асуудлаар өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Трампыг Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтай Унгарийн нийслэл Будапешт хотноо одоо дараагийн уулзалтыг хоёр их гүрний тэргүүнэрийн уулзалтыг явуулнаа гэсэн яриа мэдээлэл бол гарч эхэлсэн ба. Тэгвэл энэ уулзалт цуцлагдаж төр хойшлогдсон мэдээллийн 7 хоногт гарсан юм а. За хоёр их гүрний төрийн тэргүүний уулзалт ойрын үед бол болохооргүй болоод байна. За Америк нэгдсэн улсын эрх баригч нар бол уулзалтад бэлтгэх ажлыг зогсоосон гэдгийг бол цагаан ордны зүгээс ер нь бол үндсэндээ мэдэгдсэн. За тэгээд олон улсын хэвлэлүүд одоо цагаан ордны энэ нэрийн нууцсан их сурвалжуудыг иш татан мэдээлсэн юм а. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн Путинтэй хийх уулзалт цуслагдсан талаар сэтгүүлчдийн асуултанд бол хариулсан байгаа. Тэрээр сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулахдаа би бол үр дүнгүй уулзалт хийхийг хүсэхгүй байна. Тийм учраас одоо энэ цаг гарцдсан ийм уулзалтыг бол явуулахыг бол хүсэхгүй байна гэсэн одоо ийм хариултыг бол өгсөн ба. За Америк нэгдсэн улс Оросын албаны улсын удирдагч нар бол өнгөрсөн 8 дугаар сард
Америк нэгдсэн улсын Аляск мужийн Анкоридж хотноо уулзсан. Гэхдээ тэрхүү уулзалтаас бол тодорхой үр дүн гаралгүйгээр өндөрлсөн. Ийм учраас дахин одоо үр дүнгүй уулзалт хийхээс бол цагаан ордны зүгээс Трампын засаг захиргааны зүгээс зайлсхийж байна гэж бол одоо энэ 7 хоногийн энэ үйл явдлыг шинжээчнэр одоо үзэж байгаа юм аа. За харин орлон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол Москвагийн талаас Украинд гал зогсоохоос татгалцсан учраас тэдний уулзалт бол түр хойшлоход хүргэсэн гэсэн бас ийм өнцгөөс бол үүнийг мэдээлсэн байгаа. За уулзалтын талаар бол Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Оросын улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар энэ 7 хоногт уулзах байсан боловч тэд утсаар одоо холбогдсон ярилцсныхаа дараагаар өөрсдийнхөө бас энэ уулзалтаа цуцлсан. За ингээд хоёр улсын гадаад хэргийн сайд нар бол уулзалтаа цуцлсан явдлыг одоо Трамп Путин нарын Будапештийн уулзалт бол үр дүн гарахааргүй харагдсан. Учраас одоо тэд уулзалтыг өөрсдийнхөө уулзалтыг бас цуцлаа гэж хэвлэлүүд бичсэн. Кремлийн эвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков бол хэлэхдээ Оросын байр суурь бол одоо энэ Украины дайны асуудал дээр бол өөрчлөгдөхгүй. Гэхдээ Оросын холбооны улсын талаас бол урт хугацааны доктортой инх тайван байдлыг бол хүсэж байгаа гэдгээ дахин илэрхийлсэн юм аа. За дээрэс нь бас яагаад энэ уулзалт цуслагдсан бэ гэдэг бас нэгэн шалтгааныг бол ажиглагч нар хэлж байлаа. Энэ нь өнгөрсөн 7 хоногт одоо Трамп Зеленский нарын уулзалтын үеэр Украины Донбассын одоо бүс нутгийг Донбасс мужийг бол бүхэлд нь Оросд өгөхийг Трамп Зеленскийд бол ятгсан. Зеленский бол үүнийг нь хүлээж аваагүй. Учраас одоо Путинтэй хийх уулзалт бол цуслагдсан гэсэн бас иймэрхүү өнцгөөс бол ажиглагч нар тайлбарлаж байлаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хийсэн мэдээлэлд бол би тиймэрхүү зүйлийг бол ятгаагүй. Харин байлдааны одоо энэ фронтын шугамар бол байлдааны ажиллагааг бол зогсоохон зүйтэй гэдгийг бол би хэлсэн гэсэн ийм зүйлийг ярьсан юм аа. За ингээд ямар ч байсан одоо Путин Трамп нарын хоёр дахь удаагийн уулзалт бол цуслагдлаа. За гэхдээ яг энэ Путинтэй их уулзалтаа цуцлсны дараах өдөр буюу одоо маргааш өдөр нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Оросын газрын тосны хоёр том голлох компани болох Роснефть болон Лукойл компаниудын эсрэг 20 гаруй хэмжээ авч байгаагаа зарласан байгаа. За энэ талаар Дональд Трамп лав гарах цагаан ордонд НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн уулзалтынхаа үеэр бол мөн сэтгүүлчнэр тэлсэн. За түүнчлэн Оросын одоо Роснефть, Лукойл болон тэдний 30 гаруй охин компани эсрэг 20 гаруй хэмжээг авч байгааг Америк нэгдсэн улсын сангийн департаментын зүгээс лав гарагт мэдгдсэн юм аа. За тус яамны зүгээс бол Украины дайныг зогсоох асуудал дээр Оросын тал нухацтай хандахгүй байгаа учраас 20 гаруй хэмжээ авч байгаагаа зарлаж эдгээр компаниудыг харж агсаалтад оруулснаар Оросын талын одоо энэ Украинд хийж байгаа дайнаас санхүүжүүлж байгаа орлогоо нэмэгдүүлэх чадварыг бууруулах, за мөн дайныг зогсоохын тулд одоо Америк нэгдсэн улс шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээ авахд бэлэн байгаа гэдгээ бас харуулж энэ 20 арга хэмжээг авсан гэдгийг Америк нэгдсэн улсын сангийн дүрийн нэрмжийн дарга Скотт Бесент мэдгдсэн юм а. Тэрээр энэхүү 20 арга хэмжээг Трампын засаг захиргааны Оросын эсрэг авсан хамгийн том эдийн засгийн 20 арга хэмжээний нэг гэж онцлоод Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк Оросын хоёр талын яриа хэлцэн сэтгэл дундуур байгааг бол нэмж хэлсэн юм а. За цагаан ордноос мөн хийсэн мэдээлэлд Трамп Путин нарын уулзалтыг ойрын хугацаанд бол товолсон зүйл байхгүй гэсэн мэдээллийг хийсний одоо маргааш нь энхүү Оросын эсрэг 20 гаруй хэмжээ авч байгааг бол зарлалаа. За 20 гаруй хэмжээний хүрээнд Америк дахь одоо Оросын энхүү Роснефть болон Лукойл компани болон одоо тус хувь хүмүүсийн бүх өмчийг нь бол зарцаах. За Америкийн хувь хүн бол аж ахуй нэгжүүд эдгээр компаниудаа бизнес хийхийг хориглохоор болж байна. За харин хоригт өртсөн Оросын дээрх хоёр компани нь бол Москвагийн хөрөнгийн биржид бүртгэлтэй шилдэг 10 компани нэг бөгөөд Орос болон олон улсад газрын тос байгалийн хайгуул албарлалт боловсруулалт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм томоохон компаниуд. За дээрэс нь Роснефть компани нь бол дэлхийн нийт газрын тосны 6%, Оросын нийт газрын тосны тэн хагас орчмыг одоо олборлдог ийм томоохон одоо компани маань. За тэгвэл энэ 7 хоногт харин Оросын албаны улсын зүгээс өөрсдийн одоо Ярс гэх зэрэг цоошин одоо энэ баллистик буужингуудын туршилтыг бол хийсэн байгаа. Үүгээр одоо энэ дайнд ер нь Орос улс бол бууж өгөхгүй, мөн зэвсэглэл нь бол маш одоо хүчтэй байгаа гэдэг бас гэж харуулахыг зорьсон гэж бол ажиллагч нар хэлсэн. За тэгээд
Оросын талаас бол одоо өөрсдийн байр суурин дээр бол бат зогсож байгаа гэдэг одоо энэхүү одоо төрөл бүрээр л бол харуулж байна. За харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн тухайд гэвэл тэрээр энэ 7 хоногт Швед улсад айлчсан байгаа. Ингэхдээ одоо Шведийн бас зэвсгийн кампанид зочилж за зарим нэг одоо зэвсгийн нийлүүлэлтийг бол одоо авах юм гэрээ хэлцлүүд бол явагдсан юм аа. За ингээд энэ 7 хоногт Украины дайнтай холбогдлолтой нэг иймэрхүү үйл явдал бол болж өнгөрлөө. Ер нь бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын төвчээр бол барагдж эхэлж байгаа нь бол харагдаж байна. Эсвэргээрээ Украины талд одоо үзүүлэх Европын талын ялангуяа дэмжлэгүүд бол нэлээд нэмэгдэж эхэлж байна. За энэ юугаараа бас харагдсан бэ гэхээр энэ 7 хоногт Европын холбооны зүгээс бол Оросын холбооны улсаас авдаг байгалийн хийн импортоо шат дараалтаагаар зогсоох бас мэдээллийг бол хийсэн байгаа. За ингэхдээ 2026 оны 1-р сарын 1-ээс эхлэн Европын холбооны талууд Оросын холбооны улстай байгалийн хийн шинэ гэрээ байгуулахгүй. За мөн өмнө байгуулсан одоо хэрэгжиж байгаа богино хугацааны гэрээнүүдийг 26 оны 7 сарын 17-ны өдөр хүртэл урт хугацааны гэрээнүүдийг 28 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжүүлэн дуусгах болгоно гэж бол одоо мэдэгдээд байгаа. За гэхдээ энэ бол одоо Европын парламентаар ороод шийдэгдэх юм асуудал болж үлдсэн. Эцсийн шийдвэрийг бол энэ оны эцсээр Европын парламент бол гаргахаар болж байгаа юм. За одоогийн байдлаар бол Европын холбоо нийтдээ байгалийн хийн хэрэглээнийхээ 13% буюу 15.7 тэрбум ам долларын өртөг бүхий байгалыг Оросын холбооны улсаас бол импортлсан хэвээрээ байгаа. За Украины дан эхэлсний дараа одоо дамжуулах холоогоор Оросоос авдаг байгалийн хийн хэмжээ бол эрс буурсан. Европын хэд хэдэн орон тэнгисээр далаа тэнгисээр тээвэрлэдэг шингэрүүлсэн хийн импортоо бол нэмэгдүүлээд байгаа юм аа. За харин дэлхийн таймын төгсгөлд өнгөрсөн 7 хоногийн ням гарагт Францын нийслэл Парис хоттой одоо дэлхийн алдарт Луврын музейд хулгай орсон талаарх энэ үйл явдлыг бид онцлог өргөе. За Парисын Луврын музейд хулгай орж маш үнэтэй ховор үнэт эдлэлүүд алдагдсны улмаас Луврын музейг түр хаахад хүрсэн байгаа. За 4 одоо багтаа итгээд энэхүү хулгай хэргийг үйлдсэн. За музей нэм гарагийн өглөө дөнгөж одоо хаалга нээсний дараа сундаг уртшат ашиглан 2 давхрын цонхоор одоо тэд дотогш нэвтэрч үзмрүүдийн тавиур шилэн орхийг эвдэн дотор нээсэн одоо олон үнэт эдлэлүүдийг улгаалan мопедоор зүхтаасан ийм үйл явдал бол болсон байгаа. За энэ улгаалагдсан үнэт эдлэлүүдийн дотор бол Наполеоны 2 дахь эхнэр хатан Мари Луизагийн зөвлөлт эмэг, хатан хаан Мари Амели, хатан хаан Гортензия нарын цуглуулгын зөвлөлт хос эмэг Титэм, за 3 дугаар Наполеоны эхнэр хатан хаан Эженыгийн маргад чулуу эмэг, очир эрдэнэс бүхэн Ингрийн зөвлөлт зэрэг нийтдээ 9 үнэт эдлэл бол хулгайд алдагдсан гэж мэдээлсэн юм. За ингээд энэхүү үйл явдал одоо болсонтой холбоотойгоор Францын соёлын төв рүү хаалтсан одоо ийм явдал боллоо хэмээн Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон бол одоо энэ үйл явдлыг зэмлэн буруу шаасан байна. За дээрэс нь энэ хэргийн дараагаар бол Луврын музей хамгаалалт аюулгүй байдлын асуудал бол хурцаар тавигдаж нийгмийн шүүмжлэлт бол өртөж эхэлсэн. За тэгвэл энэ 7 хоногийн лхав гарагт Луврын музейг бол дахин нээсэн байгаа. За алдагдсан одоо үнэт эдлэлүүдийн үн өртөг бол 102 сая ам доллар гэж тооцоосныг Парисын прокурор бол мэдгдсэн байна. Тэгвэл лхав гарагт мөн тус музейн захирал Лоранс Декар Францын сенат дахь соёлын хороонд бол сонсголд оролцож байцаалт өгсөн. Тэрээр энэ үеэрээ одоо хяналтын камерын тусгалд бол одоо энэ хулгай үйл явдал бичигдээгүй гэдгийг бол сонсголын үеэр хүлээн зөвшөөрсөн. За тэгээд дээрэс нь хамгаалалт бол үнэхээр хамгаалтын систем бол үнэхээр хангалтгүй сул байсан гэдгийг бол тэрээр хүлээн зөвшөөрсөн. За тэгээд хулгай гарсны дараа огцрох хүсэлтэд энэ Луврын захирал өгсөн боловч соёлын яамд одоо өгсөн боловч үүнийг нь соёлын яам хүлээж аваагүй юм аа. За зөвхөн та бүхэндээ өнгөрч байгаа энэ 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таамаглан танилцууллаа. Дэлхийн тайм хөтөлбөрт анхаарлаа хандуулсан баярлалаа.